2 жилийн өмнө эзэн надад нэгэн зүүд өгсөн ба энэ зүүдээрээ тэр надад 3 зүйлийг онцолж хэлсэн юм. Тэр хэлэхдээ чи дараах 3 зүйлийг анхаарч яв. Энэ бол үнэн ба сүнслэг бэлэг авьяасууд, мөн миний чамд өгсөн хүүхдүүд гэсэн юм. Энэ асуултыг би эзнээс асууж байсан ба эзний сургаалын дагуу бол энэ үнэн гэдэг нь евангелийг хэлж байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ эзэн энэ зүүдэнд надад хэлэхдээ "Хүү минь санаа битгий зов. Чи нэгэн номлолын үеэр үнэн гэж юу вэ гэсэн энэ асуултанд хариулт авах болно" гэсэн юм. Мария Луиса эгчээ маш их хүндэлтгээ илэрхийлээд "Би танаас үүнийг асуух" гэсэн юм. Өнөөдөр миний зүүд биелэлээ олж байгаад би үнэхээр их баярлаж байна. Мөн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бурхны ивэл танд үргэлж байх болтугай. Итгэлийн дүү үнэн гэж юу вэ? Ингэхдээ Бурхны үнэн гэж юу вэ гэдгийг мэдхийг хүссэн байна. Дуулал номонд маш олон удаа Бурхны үнний тухай дурддагдсан байдаг. Үнэн дотор явагч нь ерөөлтэй, үннийг номлогч нь ерөөлтэй, Бурхны үннийг мөрдөгч нь ерөөлтэй гэх мэтчлэн. Бурхны үнэн бол эзний евангелийн ариун бөгөөд төгс төгөлдөр сургаал нь юм. Учир нь дэлхий дээр маш олон шашнууд байдаг. Тэгээд тэднээс маш олон нь өөрсдийгөө христчүүд гэдэг. Гэхдээ тэд Библийг уншиж, Христэд итгэдэг Христ хүн гэцгээдэг боловч харин үнний замыг дагдаггүй. Итгэлийн дүү хэлэхдээ үнэн гэдэг нь евангел буюу сайн мэдээ юм байна гэдгийг би ойлгосон гэсэн. Гэхдээ та нар гадаа өөр газруудад би Христийн евангелийг номлож байна гэж хэлдэг бүх хүмүүсийн хийж байгаа нь үнэхээр евангел гэж бодож байна уу? Магадгүй эдний номлож байгаа нь үнэн биш байж болох талтай. Учир нь тэд махан биеийнхээ зүгээс номлодог болохоор хэрэв энэ нь зөв номлол бол өөрөөр хэлбэл хэрэв энэ нь эзнээс илчлэгдэж Бурханаас өгөгдсөн энэ ариун сургаалаар ариун байдлаар номлогдох юм бол энэ нь үнэхээр Иесус эзний ариун евангел юм. Ингэж номлогдох Христийн евангел нь энэ үнэн юм. Хэрэв бид христчүүд гээд энэ ариун бөгөөд үнэн евангелийг зөв зүйтэйгээр дагдаг бол бид үүнийг Бурхны үнэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл худал ярилгүй, гуурч мэхлэлгүй, хувийн ашиг сонирхол хөөж номлолгүйгээр харин маш их хайраар олон хүмүүс Бурхныг мэдээсэй, Бурхны зам дээр байгаасай, Бурхныг магтаж, түүнийг алдаршуулж, бид бүхний зорж байгаа авралыг тэдж бас олж аваасай гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр номлох юм бол энэ нь эзний үнэн юм. Энэ нь эзний сургаалын зөвхт байдал юм.